Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд даяар хүлэмжийн ялгарлтыг бууруулах талаар ихээхэн анхаарал хандуулж байгаа. За үүний гол шалтгаан нь хүлэмжийн ялгарлтаас шалтгаалan дэлхийн дулаарлыг үүсэж байгаа гэж үзэж байгаа учраас энэхүү одоо үүнийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа. За энэ нэг санаачлагыг бол бас Европын холбооны зүгээс тавьж байгаа юм байна. За энэ нь бол маханд нөөтийн албан татвар ногдуулах талаар яригдж байна. За хүнс хөдөө аж ахуйн холбоотой дэлхийн хүлэмжийн ялгаруулалт нь одоо 3/1-ийг бол ялгаруулдаг болохыг судалгаагаар тогтоосон. За энэ нь бол чулуутсан түвшний дараа 2 дугаарт орж байгаа ийм дэлхийн одоо дулаарлалт нөлөөлж байгаа ялгарлтыг бий болгож байгаа. За 2023 онд Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүмүүс хоол үйлдвэрлэж хэрэглэхтэй холбоотойгоор хүлэмжийн ялгаруулалт нь 2100 онд дэлхийн агаар мандалд бараг 1 Цельсийн дулаарлыг нэмж болзошгүй гэдгийг тогтоосон байна. За ялангуяа мах, үхрийн мах, хурганы махыг эрдэмтэд байгаль орчинд хамгийн том хохирол учруулагчдын нэг гэж тодорхойлсон. CO2 Everything сэтгүүлийн мэдээсээр 100 г үхрийн махны нэг порц нь 78.7 км одоо жолоо барьсантай тэнцвүүц хэмжээний хүлэмжийг ялгаруулдаг бол 15.5 кг CO2-ыг тэмцэх ийм хүлэмжийг ялгаруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. За Европын холбооны хувьд бол махны татварыг нэвтрүүлэх, за гишүүн орнуудыг голчлон ургамлын гаралтай хоол хүнс рүү шилжихийг нь дэмжих ийм тодорхой төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа юм байна. За энэ учраас бол энэхүү нөөт буюу нэмэгдсэн өртсөн албаны татварыг махан дээр одоо тогтоох боломжтой нэг хувилбарыг бас ярилцаж байгаа юм байна. Потсдамын уур амьсгалын судалгааны хүрээлэнгийн шинэ судалгаагаар хоолны дэглэмтэй холбоотойгоор экологид үзүүлж байгаа нөлөөлөл болон тэдгээрийг одоо яаж эсэргүүцэх талаар бодлогын хувилбаруудыг дэвшүүлсэн байна. За судлаачид хамгийн өнгийн сонголт бол махан бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар оноох явдал гэж үзэж байгаа юм байна. За тухайлах юм бол супермаркетуудаас худалдаа авсан хүнсний бүтээгдэхүүнд ресторан болон кафед зарагддаг хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад ихэвчлэн бага татвар ногдуулдаг. За үүнээс болоод хүмүүс махыг ихээр хэрэглэж байгаа гэж судлаачид үзэж байгаа юм байна. За тийм учраас махны одоо татварыг нэмэгдүүлэх ийм асуудлыг ярьж байна. За жишээлх юм бол Герман дэлгүүрээс авч байгаа хүнсний бүтээгдэхүүн 18% одоо татвар ногдуулахын оронд 7% нөөттэй ирдэг нь үнийг хямд байлгахад тусалдаг юм байна. За харин 2023 онд Европын холбооны 27 гишүүн орны 22 нь махыг одоо худалдан авахд татварын хөнгөлөлттэй хувь хэмжээг хэрэгжүүлж байсан. За судлаачдын хувьд бол маханд стандарт нөөтийн хувь хэмжээг хамруулах нь хүнсний хэрэглэнээс үүдэлтэй байгаль орчны хохирлыг одоо бууруулахад тустай гэж үзэж байгаа юм байна. За үүнээс хамаарат үзэхэд бол 348-аас 507%-аар бол тухайн одоо хүлэмжийн болон экологид үзүүлж байгаа хохирлыг бууруулах боломжтой гэж үзэж байна. За мөн махны борлуулалт бол татвар ногдуулснаа буурах магадaltaй. За хэрэглэгчид илүү их жимс хүнсний ногоо худалдаж авахд бол энэхүү татвар түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Лондонгийн коллеж их сургуулийн 2025 онд хийсэн судалгаагаар мах сүүн бүтээгдэхүүнд бүрэн хэмжээний нэмэгдсэн өртгийн татвар ногдуулснаар Европын орнуудад энэ бүлгийн 2 төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг 7 хоногт 1 порцоор бууруулах боломжтой гэж тогтоосон байна. За маханд хэрвээ нөөт ногдуулах юм бол Европын холбооны өрхийн хүнсний жилийн дундад зардлыг 109 еврогоор нэмэгдүүлэх болно. Гэхдээ бол үүний оронд нь бас бусад одоо хямд төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх замаар тухайн одоо өсөлтийг тогтворжуулах боломжтой гэж бас үзэж байгаа юм. За ямар ч тач бол Европын холбоо бол цаашдаа хүлэмжийн ялгарлалтай тэмцэх чиглэлд бол ажиллаж байгаа. За үүний хүрээнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаргадаг одоо хүлэмжийн ялгарлалтыг бууруулах зорилгоор маханд нөөт буюу одоо нэмэгдсэн өртгийн татварыг ногдуулах асуудлыг ярилцаж энэ талаар бол хэлэлцэж байгаа юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.